За сайн байцгаана уу. Өнөөдөр детоксны маань 4 дахь өдөр 2 дахь видео. Би өглөө бас видео хийсэн баа. Нөгөө дандаа галтгооноос эсвэл дандаа байны өрөөнөөс видео хийгээд байдаг. Тэгээд өнөөдөр би яг гоё гадаа гоё байгаа болохоор гоё юм үзүүлэх гээд бас өөрийнхөө артлыг бас гоё харагдуулах гээд декэн дээрээ гарч ирээд байшингийнхаа артлаас лайв хийж байна. Энэ видео маань айгу богинохон ерөнхийдөө гэрийн аптек гэдэг нэртэй. Гэрийн аптек маань ерөн өдөр тутмын одоо гэрт чинь байнга одоо байж ах хэрэгтэй юмнууд. Тэгээд ямар нэгэн одоо жоохон хоолоо өвдөх ч юм уу, жоохон ханиадах ч юм уу, жоохон хамарнаас нус гоожоод идэх ч юм уу те. Жоохон толгоо өвддөг ч юм уу. Тиймэрхүү асуудлууд гарахад ерөнхийдөө миний энэ үзүүлсэн юмнуудыг хэрэглэхэд бол ерөөсөө 1-2 өдрийн дотор бол ханиад хоолоо молооч юм бол зүгээр болох ёстой. За миний өнөөд бас энэ детоксн дээр заагаад яваад байгаа өглөөний рутинаа байнга одоо ингээд юундээ оруулаад өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлээд явах юм бол ерөнхийдөө бараг өвдөхгүй. Өвдөх бараг одоо шанс байхгүй гэх юм ааш тийм үү. Тэгэхээр өнөөдөр би энд яаж одоо энэ нөгөө нэг юуны гэрийнхэн аптекэнд одоо ямар им хэрэглэхгүйгээр яаж витамин одоо янз янзын өөр аргуудаар одоо ойр зургийн тийм жоохон өвдөх юунуудыг ханиад маниадыг эдгэж болох арганаасаа би танилцуулах гээд ороод ирсэн байна. За юу вэ? Хамгийн түрүүнд байна шүү дээ тий. Өглөө болгон бид нэр соттой усууж байгаа. Одоо энэ детоксн дээр. Тэгээ би бол та нарыг одоо ганцхан энэ детоксны 5 өдөр биш, ерөн өдөр болгон үргэлжлүүлээд 2-3 сар уугаад үзээрэй гэж бас зөвлөмөр байна. За чээж хорсдог, юу яадаг, огуулдаг, хоол одоо юуны одоо ходоодны асуудалтай тийм хүмүүс байх юм бол за дээрээс нь жоохон паридад жоохон юм уучихсан байх юм бол оройн нь тэр оройдоо унтахаасаа өмнө нэг халбагыг уугаад өглөө босоод ахаад энэ соттой усаа уухад бол чээж гоё юу яана онгоож өвнө. Дээрээс нь тийм муухай тэр нөгөө нэг одоо тэр мэдрэмжүүд чинь хамаагүй багасаад ирнэ. Тийм болохоор энэ содыг уу бол би бол өдөр болгон өглөө болгон уудаг. Тэгээд энэ маань нэгдүгээр ходоод энэ юу цэвэрлэхээс гадна бас гоё юу өгч өөрийн чинь биений доторх энэ pH нь алкалайн энэ pH левелийг өндөрсгөж өгдөг ба. Хүний биеийн одоо яагаад өвддөг вэ гэхээр те. За намайг лайв хийж байгаа үед яг утас орж ирээд. Өвддөг вэ гэхээр хүний одоо ерөөсөө доторх бие доторх pH level чинь багасаад байгаа гэсэн үг. Дэндүү low байна гэсэн үг, окей? pH level чинь дэндүү low байгаад эхлэхээр өвчин үүснэ гэсэн үг. Тийм болохоор одоо cancer туссан, илүү дутуу туссан хүмүүсүүдийг одоо өөрийнхөө биеийн доторх pH level-ыг өндөрсгөх хэрэгтэй гэдэг. Хамгийн одоо амархан өндөрсгөх одоо арга маань ерөөсөө энэ өглөө болгон энэ сод уух. Их уух ерөөсөө шаардлагагүй, зүгээр жижиг халбгаар, жижиг цайны халбгаар, хагас жижиг халбгаар уухад хангалттай. Тэгээ халуун буцалсан усаар юу яагаад ингээд сизэл болно шүү дээ, тий. Тэгээ сизэл болсныхаа дараа жоохон хутгаад тэгээд жоохон хүүтэн ус нэмээд халуун бүлээнээр нь одоо уух боломжтой температур хүртэл нь болгоод тэгээд уух хэрэгтэй, окей? Өглөө болгон. Окей. За энэ сод. За витамин D. Витамин D бол тийм үү? Би 100-ны цагт бол одоо энэ бол одоо айгүй өндөр дооцтой 10,000-ын өндөр дооцтой витамин D байгаа. Энэ витамин D-г бол би ерөөсөө өдөр болгон минимум 1 витамин D 10,000-аар уудаг. За өвлийн цагаар одоо бид нэр гадаа мадаа байн гардггүй те нар айгу дутагдaltaй үед одоо хүүтэн үе болоод ирэхээр би 20,000-аар өдөр болгон витамин D уудаг ба. Окей. За витамин D өдөр байхад бас өвдөх магадлал бас айгу бага. За дээрэс нь одоо жишээлбэл хүн жоохон юу чин хоолоо эргэнэл, жоохон ханиах гал, жоохон хамар битүүрэл тиймэрхүү одоо нэг нэг өвдөх гээд байна да гэсэн тэр мэдрэмж үрдэг штэ. За тэр мэдрэмж төрөх юм бол би одоо энэ хэдийн юмыг та нарт одоо байнга одоо аптекэн дээр байлгаарай гэдэг юмыг юу ямаар. За энэ oregano oil. Oregano oil-ыг ийм капсулаар байгаа. Энэ маань айгу уухад айгу амар. Oregano oil чай хүчтэй штэ. Тийм болохоор ингээд ийм капсулаараа байгаа. Уухад их амархан.
За энэ oregano oil-ыг өглөө оройдоо уух хэрэгтэй. За дээрэс нь энэ colloidal silver. За энийг одоо монголоор юу гэж нэрлэдгийг би бол сайн мэдэхгүй байна. За ямар ч байсан 500 ppm шүү. За өндөр дооцдог. Өндөр дооц. Энэ 25, 50 гэд бага дооцтой зөндөө байгаа. Бага дооц ерөөсөө хэрэггүй. 500 ppm-тэй энэ silver colloidal гэд энийг ерөөсөө эн чинь ингээд ийм юутэй ирж байгаа. Тэгээ ийм юугаар хоёрыг уuna гэсэн үг. Окей. За энийг бас өглөө оройдоо энийг уучих хэрэгтэй. За зинк. Би энэ зинкэнд айгуу дуртай. Нэгдүгээр энэ шингэн болохоор хүүхдүүдэд өгөхөд айгуу амар байдаг. Би энийг хүүхдүүдэд бас өгдөг. Жоохон ханиад манайх гэдэгвэл энүүгээр бас зинкийг ялангуяа дөнгөж өвдөд эхэлж байгаа үед бол ерөөсөө дабл дозоор энийг 2-оор гэсэн үг, окей? Дабл дозоор өдөрт 2-оос 3 удаа энэ зинк уух хэрэгтэй. Ерөөсөө зинкээр жоохон нөгөө нэлээд хүчтэй өндөр дозоор уунаа гэсэн үг, окей? За дээрэс нь витамин С. Одоо бид нар энэ юун дээр энэ 1000 мг-тай витамин өндөр дооцтой витамин С байгаа. За бид нар энэ витамин С-г одоо энэ детоксын дээр бас 15-аас 20 мянган мг-аар ууж байгаа. Яагаад би тэгж уулгаж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр иммун системийг чинь буст хийж өгнө. Тийм үү? Буст хийж өгөхөөс гадна одоо дотоод биеийг чинь эрүүлж үлгэх антиоксидант маягаар хэрэгжилж байгаа. Дээрээс нь одоо хор гадагшлуулах одоо бохир юмаа гадагшлуулахын тулд энэ витамин С бас туслана. Тэгэхээр энэ 15 мянга дээр одоо яаж одоо ихтэж байна. Тийм болохоор өөрийнхөө баланс яг хүн болгоны чи одоо нэг өндөр жин мингээс шалтгаалаад хүн болгоны одоо хүлээж авах тэр боломж чинь өөр шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ 10 мянга, бүгдээрээ 15 мянга, бүгдээрээ 20 мянга гэсэн юм байхгүй. Яг 15-аас 20 мянгад өөртөө тааруулаа заа. Яаж таарч таарахгүй байна гэдгээ мэдхийг хүсэж байвал хэрвээ одоо энэ өндөр дооцтой тийм 15-аар 20 мянгаар ууж хахад гүйлгээд эхлэхүүл за одоо ингээд өөрийн чинь лимит болчлоо гэсэн үг, окей? Тийм болохоор гүйлгэж байгвал за миний лимит за 15 юм байна. За миний лимит 18 юм байна, 20 юм байна гэд 20 мянга юм байна гэдгээ өөрөө тэрүүгээрээ мэдчихнэ. Ямар ч одоо тийм одоо нэг сайд эффектний юм бол байхгүй. Ганцхан одоо жоохон гүйлгэж магадгүй, окей? За дээрэс нь бид нар одоо нөгөө детокс хийж байгаа болохоор өдөр бид нар одоо 5 өдөр маргааш 5 дахь өдөр болох гэж байна. Одоо 4 өдөр болчихлоо, тийм үү? Тэгэхээр бид нар энэ витамин С-гээ айгу өндөр дозоор 15-аас 20 мянган мг-аар ууж байгаа. Тийм болохоор өдөрт 5 удаа 3 капсулаар энэ маань бас ийм капсултай. Ийм капсул ирж байгаа. Тэгээ энийг 3-3-аар өдөрт 5 хуваагаад ууж байгаа шүү. За дээрэс нь өвдсөн үед бас энэ би одоо Young Living-ийн тосыг одоо айгу олон жил хэрэгжилж байгаа. Энэ peppermint байна, clove байна. За энэ хоёр маань миний бас одоо бас thieves хэрвээ одоо ханиад маниад байх юм бол thieves гэдээ бас 3 дахь тос байгаа. Тэрийг гаргаж ирэх мартчих. За энэ 3 тосыг би заримдаа бүр нөгөө юуныхаа хөлнийхаа доор энэ ч түрхэд хүүхдүүдтэй унтахад нь түрхэд өчтдөг. Өөр эсвэл энэ гарныхаа энд түрхэж болно. Окей. Гарныхаа энэ талд дандаа нөгөө илүү нөгөө зүрхний зүсний юунд одоо шууд одоо ингээд шингээд орох тэр газрууд шүү дээ, тийм үү. Тийм бол эндээ хийж болно. Гарныхаа энэ эсвэл хөлний улан дээрээ түрхэж болно. Бас би нүүрэн дээр бол нэг түрхэх дургу яа гэвэл энэ маань айгүй хүчтэй тоснууд болохоор одоо нөгөө юу яаг эмзэг газруудад бол жоохон хорсох тийм тааламжгүй мэдрэмж төрөх магадaltaй болохоор би бол нэг тэгж өөр одоо газруудаар түрх. Би бол миний гол түрхдэг газрууд бол ерөөсөө энэ хөлний уул. Тэгээ хаяа би нөгөө толгойнхаа энэ оройн дээр бас энэ ялангуяа энэ peppermint, rosemary гэсэн тийм мэдэр тоснуудыгаа толгойн дээрээ энэ орой дээр бас нэг ерөөсөө дандаа нэг тусал шүү. Энэ маань айгүй хүчтэй, айгүй одоо өндөр тунтай нөгөө концентрац учир ерөөсөө ихийг хэрэглэх ямар шаардлагагүй ерөөсөө нэгхэн тусал. Окей. За тийм болохоор эднэрийг бас би бас хэрэглээд бүр одоо хүнд одоо ханиад маниад байх юм бол би бүр энийг нөгөө хоосон витамины капсул худалдаж аваад тэр капсулын дотордоо нэг туслыг хийгээд дээрээс нь жоохон coconut oil юм уу olive oil жоохон гэж юу ягаад нөгөө тосоо энэ амин тосоо жоохон шингэлээд тэгээд капсуланд хийгээд уучдаг ба. Бас айгүй effective, айгүй хурдан үйлчилдэг бас нэг гоё аргууд байгаа шүү. За ийм маягаар одоо ойр тийм нөгөө нэг
тийм жоохон нэг ханиад те хоолоо өвдөх, жоохон хамар битүүрэх, жоохон нэг эвгүүрэх, би таагүй байх, ядрах мадрах одоо тийм юмн дээр одоо энэ аргуудаас та нар хэрэглээд үзээрэй. Эднэр бол миний одоо гэрийн аптекэнд бол байнга байж идэг юмнууд. Би эднэрийн Amazon-ы линкүүдийг бас өөрийнхөө нөгөө детоксны группэн дээр оруулна. Тийм болохоор та нар ороод үзээд эднэрээс аваад юу яагаад хэрэглээд үзэрэй. Одоо намар болох гэж байна те. Одоо Монголд одоо хүүтэрч гэнэ үгүй мэдэхгүй. Манай Чикагод бол зунаараа халуунаараа гоё байна. Гэхдээ утгагүй одоо намар болох гэж байна, өвөл болох гэж байна. Эднэр бол ерөөсөө байнгын миний одоо гэрийн аптекэнд бол байнга байж идэг. Одоо гарын дор байж идэг юмнууд маань энэ байгаа. Эднэрийг хүүхдүүдэд хэрэглэж болно. Том хүмүүсийг мэдээж хүүхдүүдэд арай бага доостой, том хүмүүст арай өндөр дооцтой тийм үү. Тэгэхээр хэрвээ асуух юм байх юм бол над руу мессеж бичиж болно, комент бичиж болно. Тэгээд би жоохон нарийн тайлбарлаж өгч болно. Ерөнхийдөө миний энэ тайлбарсан юм болов ойлгомжтой ахаа гэж. За энэ хэдэн юмыг хэрэглэхэд бол ерөнхийдөө ойр зуурын тийм жижиг сажиг өвчин бол ерөөсөө ямар ч ийм хэм хэрэглэхгүйгээр одоо болгоно гэсэн үг. Тийм болохоор та нар энийг бас хэрэглээд юу яагаад үзээрэй гэж хэлмээр байна. За өнөөдөр би ахиж өөр одоо видео оруулахгүй маргааш өглөө би ахаад 5 дахь өдөр одоо манай сүүлийн детоксны 5 дахь өдөр сүүлийн өдөр болно. Тэрэн дээр би өглөө ахаад лайв хийн. Тэгэхээр өнөөдөр бол бид нэр өдрийн хоолн дээр бол ерөөсөө нөгөө миний өчигдөр үзүүлсэн кашиг идэж болно, самар жимс хийгээд нөгөө зүгийн бал хийгээд идэж болно. Зүгээр ногоотой шүл хийж болно, жигэнсэн ногоо юутай гурвалжин будаатай идэж болно, смуди идэж болно, ямар ч төрлийн салаатууд идэж болно, жууснууд ууж болно. Хэрвээ чадвал өнөөдөр тэр чигээрээ жуусээр ганцхан жуус ууж юу яагвал бүр сайн байна. Одоо хоол идэхгүйгээр дандаа жуусээр дагнаад өглөө өдөр оройныхаа юг ерөөсө хоолыг жуусээр солиод тэгээд цаг болгон та нар бити мартаарай. Цаг болгон бид нэр лимонтой жоохон давстай ус сууж байгаа шүү тийм болохоор ус сууж өөрийнхөө шингэнийг одоо нөгөө хийх буцаад нөгөө биендээ оруулах айгуу чухал. Тийм болохоор усаа бити мартаарай. Цаг болгон нэг жижиг аяга их ус биш шүү. Нэг жижиг аяга бүлээн ус жоохон лимонтой, жоохон давстай тийм. Давс маань зүгээр одоо дэлгүүрийн мотрин нөгөө юутэй нөгөө Morton salt эдэр биш шүү. Яг одоо минерал өндөр агуулгатай далайн давс юм уу эсвэл жамц давс бас байж болно. Тийм болохоор минерал өндөртэй сайн чанарын давс өөрийнхөө усанд хийж холж уугаарай гэж хэлмээр байна. За тэгээ орой аль болохоор болвол чадвал эрт 10 цаг гэхэд орондоо ороод хоол ундаа идэж уух юмнуудаа ерөнхийдөө 6:30 гэхэд ерөнхийдөө дуусгаад идээд дуусгацсан байгаарэ. Тэгээд маргааш өглөө бүгдээрээ дараачийн 5 дахь өдрийнхаа лайв видеогоор уулзъя. За тэгээ өнөөдрийн миний өглөөний оруулсан бас видеог та нар үзээрэй. Нэлээд жоох урт болсон. Гэхдээ зөндөө олон гой информацууд байгаа гэдэгт найдаж байна. Тийм болохоор та нар ороод миний өглөөний бас видеоныг үзээрэй. Тийм болохоор маргааш өглөө болтол бүгдээрээ дараачийн видео болтлоо баяртай. За бай.